За өдрийн дахиад нэг зүйлийн тухай ярив. За тэгэхээр тэр нь юу юм бэ гэхээр хүний хүч чадлын зөрүүний тухай ярих гэж байгаа байхгүй юу? Хүч чадлын зөрүү. Тэгэхээр энэ дээр байдаг нөхдүүд тэгээ номон дээр байдаг нөхдүүд ямар хөө нөхдүүд юм бэ гэхээр айгу бэр чадaltaй байдаг. Яа гэм бэ гэхээр ингээд та нар ингээд бод Монгол бол мэдээж өндөрлөг газар амьдардаг тий. Ингээд өндөрлөг уустай. Ялангуяа баруун тийшээгээ тий. Уулын наврах шаардлага байдаг. Тэгсэн чинь төвд бол тэрнээс дутхгүй өндөр газар байхгүй юу? Нэлээд өндөр газар. Тэгээд мэдээж яг энэ дээр дүрслэхдээ тэр наран дэлгөө орхон байдаг гэнтэр гэсэн л байна л та. Тийм ингээд илүү нэг одоо юу гэдэг энергийн давхаргууд нь нэлээд өндөрт байдаг гэсэн нэг тиймэрхүү дүрслэлүүд байгаа. Тэр бол яг нэг том дүрслэл биш. Гэтэ яг тэр нэг ламрын хийж байгаа юм дээр 30-40 кг ачаа үүрээд та нарт ойрхон дүрслүү за 40 битэнт уус 40 дээрийн хүмүүстэй 40 битэнт уус үүрээд уул руу авираад яваад байна гэсэн үг. Тэгэхээр тэр уул нь ингээд бидний хардаг уул биш. Тэрнээс илүү өндөр уул. Хад асахтай, айгу зам ам хэцүү те хавцлан мацалтай тийм уулан дээр ингээд жимс үрцэн зүг зүгээр яваад буугаад хүмүүстэй уулзчаад жимсээ зарчаа буцаад ирж байгаа тийм хүмүүс төгөө байхгүй. Тэгэхээр энэ бол яг энгийн хүнээс бол хэвчээж гарахааргүй би мохот юм потенциал. Дээрэс нь тэр цогцолтон дээр ч гэсэн тийм штэ. Тэр хоёр тэр 6 дахь хэсгийг үзсэн баг. Зодтолддог. Нэг нь 20 эдтэй залуу, нэг нь нэг 80 гаруй настай, 100 настай. Бидний хэлгээр өвөө хоёр хоорондоо золтоод тэгээд артай залуу маш хэцүү байдал ядраад тэгээд унах шахаад багшаас нь жоохон энерги босгочихж байгаа. Тэгээд энэ мэтчлэн эсвэл тэр кинем дээр ч гэсэн тийм л дээ баг эцсийн нөхөрөхгүй юм. Хүмүүс дунд зогсож байгаа мөртлөө харин хүмүүс дунд зогсож байгаа мөртлөө харагдахгүй болчдөг. Хүмүүс хажуугаар нь явж байгаа мөртлөө өөр нь нэвтлээд гараад идэг харагддаггүй, анзаардаггүй гэх юм уу. Тэгснээ яг өөрийнхөө тийм хөвшин хүнийг таягтай хөвшин хүнийг нүдрүү нь харангуйтай энерги өгөөд яг зүгээр залан хүн шиг болгонгуудаа дагуулаа явж байгаа ч юм уу. Иймэрхүү хүнтэй та нар таарч ирсэн үү? Ийм хүмүүс баг байдгүй шүү дээ. Би та нарыг ийм хүн болгохгүй бэ. Гэтэ зүгээр юу хэлэх гээд байгаа юм бэ? Хүч чадлын тэмд ахтар зөрөө гэж байна. Гэтэ яагаад ийм зөрөө үүссэн бэ гэхээр өнөөдөр зөрөө үүсээг байхгүй юу? Та нар хэрвээ би 25 таа байлаа. Тэгээ 25 таа чин 25 таа баясгалан хоёр хоорондоо уулзвал яг л адилхан хоёр хүн л байгаа гэсэн үг. Гэтэ сонгосон зам нь өөр. Нэг нь амийн зам, нэг нь энгийн амьдралын зам сонгосон. Тэгээ тэр энгийн зам биш, жоохон хөгжлийн замаараа 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил яваад ирэхээр тэр зүйл ингээ ид шид юм шиг болчихж байгаа байхгүй нөгөө хүнтэй. Гэтэл нөгөө хүнд бол ингээл зүйл. Та нарт ингээ нэг тийм сурамж төгөөллийн жишээ сонсч байсан баг. Сүүлийн үед тийм жишээ байдаг, орчин үед ч тийм жишээ байдаг. Жишээлбэл нэг хааны харин хөргийг ч юм уу хүний хөргийг 10 минутанд зураад өгчдөг. Тэгээд одоо 10 сая төгрөг гэсэн гэж бодъё л доо. Тэгээд та нарт ойлгоход төслөл. Тэгээд та ингээ 10 минутанд зурцсан мөртлөө яагаад надаас 10 сая төгрөг гэж байгаа юм бэ гэсэн чинь би чиний энэ зургийг 10 минутанд зурхын тулд би зурдаг чадвартай болохын тулд би бараг бүхтээ амьдралаа зөрүүлсэн юм аа. Гэдэг те. Тэр шиг гэсэн үг шүү дээ. Им хүч чадлын зөрөө. Тэсвэл яг тийм маргаан биш юм аа гэхэд өөр хүмүүсийн хийж байгаа зүйл харахад тэр хүн ид шид шиг харагддаг шүү дээ. Надад ч тийм хүмүүсэндөө байдаг. Ингээд компьютер амар гоё ашигладаг хүн ч юм уу, гоё дуулдаг хүн ч юм уу, гоё тамирчин ч юм уу, хөөх ямар мундаг хүн бэ. Яаж ийм болсон юм болоо гэж бодохоор хэмжээний хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр яг ийм фантастик байдлаар харахад бол тэр чинь яг хүн болгонд адилхан боломж байгаа. Тэр сонгосон замдаа үнж байх, тууштай байх гэдэг зүйлийн тэр зөрүү харагдаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нар одоо яг энэ багш нар шиг болох шаардлага байхгүй. Гэтэ хэрвээ яг нэг зүйлдээ яг энэ зүйлдээ тууштай байх юм бол 5 жил, 10 жил, 20 жил, 30 жил болох юм бол энэ зүйл чинь энгийн хүн бол хэзээ ч ойлгохоор ид шид болчихдог гэсэн үг. Тэр хүндээ бол энгийн зүйл. Хоёрдугаард болохоор нэг юуг ойлгох шаардлагатай юм бэ гэхээр бид нэр урт хугацаанд биш юм ахад богино хугацаанд үлийчээд авчрахын тулд тэр хэмжээний хичээл зүтгэл тэр хэмжээний өөрчлөлт шаардлагатай. Тэгэхээр тийм өөрчлөлтийг бол би яг багш хүний зүгээс шавнараасаа нэгтгэж хүсдэг шүү дээ. Тийм болохоор энгийн амьдралдаа байгаад хөгжөөд яваа. Тэгээд дээрэс нь эхний анхны шат нь болохоор зүгээр амьд байхаа л ойлгож байгаа. Би яагаад амьд байх хэвтэй юм бэ? Тэгээд би яагаад энэ гоё хүн юм бэ? Чи батад улмаа дундаг хинч байж болно. Чи өөрийнхөө нэрийг хэлээд тэ өөрөөсөө асуугаарай. Би яагаад амьд байх хэвтэй юм бэ? Би тийм хэрэгцээтэй хүмүүс юм уу? Ингээ асуугаад үзлээ. Асуугаад үзсэн чи амьд байх хэрэгцээтэй хүн байна. Амьдрах хэрэгцээтэй хүн байна. Тэрэндээ баярлж байгаа бол амьд байгаадаа баярлж байгаа бол хүн байгаадаа баярлж байгаа бол энэ чи яг урт насны бүр ихний шугам. Тэрэндээ баярлаж сураагүй хүнд юун тэр ээж шиг. Юун чи илүү удаан амьдрах тухай ярих вэ? Ойлгодог байхгүй юу? Монголд гэхдээ харамсалтай энэ шугам хитрхи доор. Монголчуудын ихэнх нь амьдрах хүсэл нэг тийм ихтэй биш.
урт удаан амьдрахыг өрөөсөө хүсдэг, зовлонгоор дүүрнэ юм байдаг. Тэгэхээр тэр зовлонгуудаас нь эхлээд салах хэрэгтэй байхгүй. Зовлонгуудаас нь салчаад ирвэл та нарын юунд амьд байгаадаа баярлна. Тэгэхээр одоогийн тушгам дээр болохоор амьд байгаадаа хэрвээ баярлах шугамтай байвал та хангалттай энэ урт насны мэдлэгийг авах боломжтой байна гэсэн. Хэрвээ та амьд байхыг хүсэлгүй ч юм уу те тойрогоороо урт наслахыг хүсэхгүй байгаа бол танд зовлонгууд их байна. Сэтгэлийн зовлонгууд, оюун ухааны зовлонгууд, эсвэл хэрэгцээгүй үеийн холбоо сууд, энэ зүйлсүүд их байна гэсэн. Тэрийгэ багасгаарай. Илүү өөртөө төвлөрөөрэй, илүү өөрийгөө хайрлаж сураарай. Илүү өөртөө хайртай бай, зөөр өөртөө хайртай байгаарай. Амьд байх хүслээ олж аваарай. Тэрийн дараа та нарт би илүү урт удаан амьдрахаа ярилцж байна. Амжилт.